За өглөөний мэнд манайхаа. За өнөөдрийн сэдвэр бол Launchpad буюу Paid Network-ийн талаар ярих болно. За өмнө нь би та нарт хэлж байсан. За альва coin зах зээл дээр гарч ирэхээс өмнө бол Launchpad-аар дамждаг гэдэг. Launchpad нь бол зөвхөн ICO хийх зорилттой юм сайтууд байдаг. За Launchpad бол өөрийн гэсэн токентэй тийм ээ. За одоогийн байдлаар бол бидний одоо оролцож байгаа ICO-д нь оролцож байгаа Launchpad бол Paid Network рейтингээр бол CryptoRank сайт дээр бол рейтингээр бол 6-ад орж байгаа тийм ээ. За тэгээд тухайн одоо Launchpad-аас гарсан coin-уудыг одоо ингээд харах юм бол тийм ээ. За ийм Star Atlas гэдэг coin бол одоо 195x хийцэн явж байгаа жишээтэй iOS 184x 184x гэдэг нь болохоор нугарсан гэсэн үг тийм ээ. Хагтагч үнээс бол нугарсан. За iOS бол яг IDO дуусахад бол одоо 62x хийсэн. Star Atlas болохоор 115x хийсэн гэдэг юм. Тэгээ IDO нь бол 8 сарын 30-нд 4 сарын 2-нд гэдэг. За Paid Network бол яг энэ жилийн хугацаанд бол ойролцоогоор 90-100 IDO хийсэн байгаа тийм ээ. За сүүлийн IDO-нууд нь бүгд бол BSC сүлжээнд ороод хийгдэж байгаа. Тэгээд Facebook дээр бичлэгүүд дээр нь бол Paid Network-ийн Paid coin-ыг бол PancakeSwap-аас худалдаж авахыг бол хэлжсэн. Одоогийн байдлаар бол Paid Network coin 64 центтэй. Манай 1 2 3 дугаар баг худалдаж авч байхад бол 52-оос 58 центийн хооронд бол худалдаж авч байсан. За энэ Launchpad маань одоо яа гэм бэ гэхээр одоо 1000 ширхэг coin ингээд стейклэх юм бол одоо ICO-д нь оролцох хэрэг өгдөг байгаа. За 1000 ширхэг coin бол одоогийн зах зээлийн үнэлгээ $640. За бид нэр гишүүнчлийн мөнгө төлж байгаа гишүүд маань бол 10 хүний бүрэлдэхүүнтэй одоо баг бүрдүүлээд одоо энэ Paid Network дээр одоо ICO-д нь оролцож 1 жилийн хугацаатай оролцож байгаа. За яагаад 1 жилийн хугацаатай юм бэ гэхээр Paid coin-ыг бол 1 жилийн хугацаатай стейк хийхэд бол 15% API авдаг байгаа. За 1000 coin стейклдэг гэж бодвол жилийн дараа 1150 coin ирнэ гэсэн үг. За тэгээд оролцож байгаа гишүүд маань бол мэдээж хэрэг өөрөөсөө нэг $50 одоо allocation-ийн мөнгө бүрдүүлээд тэгээд үлдсэн мөнгөөр нь бол BNB авч BNB-гээр одоо BSC сүлжээний gas-ыг төлөхөөр ингээд тиймэрхүү байдалтай явж байна. За Paid coin-ийн хувьд одоо энэ оны 1-р сараас эхлэн одоо зах зээл дээр гарч ирсэн байгаа. За зах зээл дээр гарсан хугацаанаас хойш хамгийн all time high нь бол $6 хүрсэн. $5.80 болсон. За та нар энэ график дээр харж байгаа энэ дундын энэ завсрын хөдөлгөөн дээр бол маш хүчтэй уналт дамп хийсэн байгаа. За энэ ямар шалтгаан байсан бэ гэхээр Paid Network бол 3 сарын тийм ээ 3 сарын үед бол хакер дуусан. За хакер дууснаас хойш огцон унсан байдгаа. За тэгээд хакер дууснаас болж тухайн coin маань одоо өөртөөхөө контракт хаягийг сольсон байгаа тийм ээ. Нэг ясандаа дахин хакер дуулах боломжгүй болсон гэж ойлгож байна. За тэгээд Certic аудитын компаниор аудит хийгдсэн. За өдрийн арилжаа бол $100 хүрэхгүй доллараар бол арилжаадагдж байгаа. За market cap бол 53. За ирээдүйд бол өсөх бүрэн боломжтой coin гэж үзэж байгаа. За тухайн Launchpad дээр хэрхэн бүртгүүлэх, яаж ICO-д нь оролцох талаар бол би бичдэг бас хийсэн байгаа Facebook group дээр тийм ээ. За тэгээд бас нэг юуг нь ярих хэрэгтэй баг тийм ээ. За Paid Network дээр бол 1000 paid стейклэхээр бол нэг лотерей тикет одоо оногддог байгаа. За хамгийн дээд нь одоо 75,000 paid тэгээд 150,000 paid тийм ээ. За 75,000 paid стейклэхээр 75 лотерей билет төрнө. Дээрээс нь нэг баттай одоо allocation өгөгддөг байгаа. За 75,000 paid бол одоогийн зах зээлийн ханшаар бол хичнээн төгрөг байх нь хэдүүд үздэг. За нэг $52,000 орчим төгрөгтэй байж тоо энэ арга хэмжээнээс нэг лотерей тикет бол найдвартай одоо хожих боломжтой гэсэн үг ээ. За тэгээд Paid Network-ийнхаа үр дүнг яаж хардаг вэ гэхээр тийм ээ. За winners гэдэг орохлоор за энэ дээр ингээ харагдчихэв. За энэ wallet бол жишээлбэл 21 мөнтиг одоо хоцсон байна гэх жишээтэй тийм ээ. За $100 гэдэг чинь $21,100 худалдаж авах хэрэг хоцсон байна. Хамгийн дээд нь 21
гэж харагдаж байна тийм ээ. За иймэрхүү байдлаар одоо үр дүн нь бол гардаг байгаа тийм ээ. За саяны энэ ISO-д бол 112,279 одоо тикет тийм ээ оролцсон тийм ээ бүртгүүлсэн байна. За иймэрхүү байдлаар ядагч нараа тодорхойлдог байгаа. За манайх болохоор гишүүнчлийн мөнгө сар болго 20,000 төгрөг цуглуулдаг байгаа. За тэгээд сар бүрийнхээ 20,000 төгрөгийг цуглуулж одоо тэрнгээр paid coin хөдөлгөж авч одоо багт орсон гишүүдийн wallet-нуудыг бол 1000 paid-ээр бол цэнэглэх төлөвлөгөөтэй явж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг багаар одоо орсон ISO-д орж байгаа хүмүүсүүдийнхээ одоо хожих ядах магадлалыг нь бас тодорхой хэмжээр нэмэхийн тулд одоо ингээд paid coin-оор цэнэглээд ингээд явах төлөвлөгөөтэй байгаа. За юутэйч би та нарт одоо хэрхэн одоо энэ юунд бүртгүүлдгийг харуулъя тийм ээ. За би энэ дээр бол одоо ингээд аккаунт бэлтгэсэн байна. За 1000 paid бол би хараахан стейклэг байна. За 1000 paid бол балансанд харагдчихэв тийм ээ. За тэгээд BUSD бол байх хэвээр. За BUSD-гээ би ийшээ шилжүүлсэн. За BUSD маань орж ирээгүй байна. BUSD-гээ би ийшээ шилжүүлээ тийм. За MetaMask ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл ашиглагддаг учраас та хэд бас MetaMask-а зөв ашиглаж сураарэ. Тийм бол тэгээд бас өөртөө бие даагаад ингээд IDO юмнуудад тэгээд оролцоод явах бүрэн боломжтой байдаг байгаа шүү. За төрүүлж байгаа би аккаунта BUSD-гээр цэнэглэдэг. За юутэйч BUSD сүлжээгээр BUSD-гээ явуулах хүсэлтэй өгчлөө. За та нар харж байгаа тийм ээ. Аккаунтн дээр маань 0.25 BNB гэ 1000 paid байна. За одоо стейклэн эхлээд нь стейклэн тийм ээ. За бүр ихнээс нь хэлбэлээ явъя гэх юм бол Launchpad Paid Network гэж сайт руу ороод Launchpad Ignition гэж ороод за мэдээж зэрэг бүртгэлээ хийгээд за тэгээд стейкинг тийм ээ. За coin-о стейклэн stake paid set max yes нэг жилийн хугацаатай харж байгаа тийм ээ 15% ястай ингэ явнаа. Stake approve stake confirm. За ингэхлээр одоо нэг ясандаа та ганцаархнаа ер нь бол энэний давуу тал ашиг юу вэ гэхээр та ганцаархнаа 1000 paid одоо стейкснээс одоо ингээ багийн систем дээр 100 гаруй доллараар та тийм ээ стейклэх боломж бүрдэж байна гэсэн. За стейк маань бол хийгдчихлээ тийм ээ 1 жилийн хугацаатай. За манай BUSD маань орж ирж үгүй дээ. BUSD хараахан орж ирээгүй. За Binance-аас би шилжүүлсэн байдаг. За бас BUSD сүлжээ ус жоохон асуудалтай байгаад байх шиг байна. Тэгээд манай за BUSD яг хойноос нь угаасаа хийчих болох. За юутай зэдвэлээ юунд оролцсон тийм ээ. ISO-д бүртгүүлчихье. За энэ дээр join lottery гэдэг. Twitter handle хийж өгнө. За ингээ бүртгүүлсэн тийм ээ. За дараагийн бас энэ ISO бүртгүүлжээ. Ерөнхийдөө
Ерөөсөө ISO болгонд нь ингээд нэг тикет дээр бүртгүүлээд яваад авах боломжтой. За тэгээд хэрвээ хожих юм бол тийм ээ. Тэгээд үзье. Энэ койныг бол 0.04 центээр худалдаж авах боломжтой гэж харагдаж байна тийм ээ. За тэгээд мэдээж хэрэг одоо энэ ISO-нууд ялах боломжоо нэмэгдүүлэхийн тулд бол аль болох олон тикет байх хэрэгтэй тийм ээ. За тийм учраас одоо ингээд багаар орж байгаагийн шалтгаан мөн гишүүнчлийн мөнгө маань иймэрхүү байдлаар зарцуулагдахыг хэлээд байгаамаа. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Асууцууд байх юм бол энэ бичлэгний доор комент сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. За тэгээд тухайн бүртэн таны сэтгэлдлийг олж хараад хариулах болно. За бүгдэнд нь баяртай амжилт.